За ингэж өдрөх манаас эсрэг сүмийн лам хийдэг юм хүн байгаа. Тэгээ буддизмын талаас тодорхой ойлголтыг та бүхэнд өгнө. За энэ амрам хэлгээд яа. Тэгээ бүр дэлхийн бариж хон хөдөр гэж хөгдөг. Гандан дэлхийн хэдийн бодно байгаад ацангийн 6 лам. Одоо ганданд ороод 27 жил гэсэн сүмдэр бол надад дие самбуу гэдэг миний номын нэр байгаамаа. Одоо сүүлд манай нутгийн айгүйх надад ирдэг болсон болохоор нөх хөдөр гэдэг нэр бас манай лам нар мэдээд их шиг байгаа. За би та бүхэнд одоо нэг цагаан өнгөө бурхны сайн 100 жилээр одоо зарсан. Би өөрөө одоо нэг бурхан багш аваад зарсан байхгүй. Өнгөрсөн жил аав минь таал төгсчөөд тэгээ нэг бурхан багш одоо номон өргөн зарлаад санхүүхэн маань одоо тэр танка зургаар манай одоо би шашны их сургуулийг зөв төгссөн нэг лам маань одоо танка зургаар бүтээж зарсан байгаа. Тэгээд бурхны талаар нэг ойлголт өгөө та бүхэнд. За цагаан өвгөн бурхан бол одоо насны шилдэг үтдэг уцаан сахалтай эрэх байж матар толгойтой таяг болсон байна. Бууганч тавруу дуусан өвгний аршин дүрээр задардаг нас буйн эд хөрөнгө өөр хөөхөд дүрийг голон даасан бурхан юм аа. Цагаан бурхны өрн дуудаж дахил өргөх бясалгаар эд малын гац аливаа зэтгэр гай тонлын ам насыг урдсан эдэн ондоо эд малыг ариучлах буян гişүүд илрүү сансан гэрэг бүтээх ихэд тустай юм байнамаа энэ бурхан. Тэгээ бурхан бол одоо ямар нэгэн тийм шашинд бол хашлах зүйл гэж байхгүй гэж байна. Бүгдүүрлийн шашинд бол дараагийнх нь. За энэ бурханд бол одоо өргөх зүйлүүд нь гэх юм бол одоо цагаан эдээс үү дараг өрөв. Ааруул тэр одоо ариун өмнөр таарч хүчтэй тэр үүдийг өргөж өгөл илүү таалд бурхан байнамаа. За энэ бол дандаа онцлог юм байна. Нэг явуулчихъя. Би нэг бас номын болохоор бүр төвдөөс орчуулад ингээд шууд монголоор олгоцсон байгаа шүү. Энэ шүү дахиад нэг явуулчих. Майксаа буцаач. За монголчууд ил дээр шүтэж ирсэн байна. Цагаан өвгөн бол цагаан өвгөн зүгээр нэг ас холын хийсвэр бурхан биш юм. Тэр бол бидний асгаж буй газар шороо ууж буй ус мөрөн амьсгал буй агаар буюу байгаль их төр болон унтаж байхад эсвэл ас хол газар явж байсан дэрдээс нь түшиж өвөг шиг минь өвөө шиг минь дотн сэтгэлээр хандах тийм дулаахан савдаг юм байнамаа. За энэ цагаан өвгнийг одоо шүтэн гэдэг бол газар дэлхийн хайрлах аав ээжигээ хүндлэх урт наслах удаан жархан амьд үлэгдэл билээ. Цагаан өвгний тайран би за энэ танка бол зураг нь одоо явуулчих юм тий. За энэ одоо ач цуусан гэж байгаа нь цагаан бурхны ач цуусан нь бол одоо уртнаас цаавгны намтар цайдаг нь бол бурхан шиг сайн мэддэг учраас энэ түрүү явцсан байна. За энэ бол үлгэр жишээ нь яг явуулч нэг явуулч. За энэ бурханд бол одоо аз хэмрээ илвэглээс энгтав юм нэг бид тэмдэг. Ер нь одоо насыг газар уул ус эдэн тэргүүд одоо бүгднгийн сайхан баажад бурхан юм байнамаа. За та бүхэндээ зохион байгуулж байгаа хүмүүстээ номын цагаан буйн 10 зүгтээ дэлгэрч авалтгаа гэж. Үстэрэ хэлсэн. Содон бивэж анхудаа гарч байгаа.
Дараа тухайд бол номын тайлбарыг сайн хэлэхээр байна. Би ерөнхийдөө одоо боддог манай модоо ламнар маань зарим нэг ойшроод бол одоо ноон дэрэг, цагаан шөхөрт, цагаан дадлаг хэдэн тэргүүд нь бол бүгд энэ номд бол дагавар орж ирж байдаг юм байнамаа. Би одоо өөрөө бол манай Батмайгаа датсан нэг ном гаргасан байж бид энэ ном дээрээс харахад 2500 жилийн өмнө Бурхан багш хотон гэж үндэстэй хүнд энэ номоо өвлөж өгч ирсэн юм. Тухайн үед нь бол номыг ингээд авч явахад бас нэг гэрсүүдийн юмуд аягүй гарч ирж байсан. Тэндээс бол хотон хүнд ингээд өгөх юм бол хотон маш их номыг цэвэрлэх авч явах хэрэгтэй юм байна шүү. Гэдгийг тэр ном дээр ингээд гаргацсан байгаа. Тэгэхээр тэндээс бол манай хотон үндэстэй хүмүүс яадаг вэ гэх юм бол би аль тарны чиглийн номыг яг гол архийг ингээд авцсан байгаа аахгүй тийм дотроос. Тэгэхээр манайх шууд гоцоо аль тарны чиглэн голсон ингээд одоо тэр ном уншсан дотор байгаад байгаа болохоор тэр аль тарны чиглэн илүү хүчтэй байгаа. Уншиж байгаа ном илүү хүчтэй байдаг утгаар би эндээ байгаа юм болов уу? Энд оршиж байгаа юм болов уу гэж одоо дотор одоо сүсгэлэн залбирч явдаг юм байна. Яа ингээд хөдөр ламтан танд тодорхой илэрхийлье. Таны бас уян номын үйлс улам ихээр аривчин өсөж байхын өрөөлөг өргөё. Яа